Эх орны залуу цаана явна нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Та бүхэн тухлан сууж таалан болгоно. За сайн байцгаана үзэгчдээ. За таны хүүхэд ямар тоглоомоор тоглож байна вэ? За би та бүхэн өнөөдөр Монгол үндэсний тоглоомыг хийж байгаа мөнх шаны урлагийн залуучуудтай уулзуулъя гэж бодлоо. Тэгээд Монгол залуучууд Монгол тоглоомоо өөрсдийн гараар урлан бүтээж Монгол хүүхдүүдтэй Монгол тоглоомоор тоглуулъя гэсэн ийм санаачлагаар одоо энэхүү урлангаа ажиллуулж байгаа юм байна. Тэгээд энэхүү урлан дээр Монгол залуучууд өөрсдийн сэтгэлгээгээр Монгол хэв шивж, Монгол ахуй амьдралыг одоо тусгасан энэ олон төрлийн тоглоомуудыг үйлдвэрлэж одоо зах зээл дээр нийлүүлж бас дэлхийн олон жуулчдад үүнийг хөргөж байгаа юм байна. Бас Монгол хүүхдүүдтэй Монгол тоглоомоор тоглуулъя гэсэн зорилготой ажиллаж байгаа юм байна. Тэгээд өнөөдөр энэ урлагийн залуучууд болон энэ урлаг санаачилсан хүмүүстэй уулзахаар ирээд байна. За хамгийн түрүүнд миний хажууд энэ урлаг бас санаачилж энэ залуучуудаа бас дэмжиж залуучуудаа тодорхой хэмжээний ажлын байр бий болгоё гэж одоо энэ санаачлагыг эхлүүлсэн. Одоо хичмэн энэ сууж байна. Тэгээд та бас өөрийгөө манай үзэгчдэд овчхон танилцуулахгүй юу? За би энэ хүүхдүүдийг ямар ч бас нэг өөр ингэсэн тийм ажилтаа болгох гэж ийм жижигхэн урлан нэгэд ажиллаж байна. За юу хийж байна энэ? Манай хүүхдүүд бол ердөөсөө бүхэл хөөрхөн юунууд хийж байгаа. Хэдийн хугацаанд ажиллаж байна танаа залуучууд? Манай залуучууд бол нэг сар гаруй болж байна да. Тэгээд хэдэн хүүхд 6 хүүхд сургаж авсан. За. Ихэнх нь эднэр бол бас сургууль төгссөн. Өөдрөлийн гайны сургууль төгссөн 2 3 хүүхэд байгаа. Манай залуучууд ер нь хэр идэвхтэй ажиллаж байна? Идэвхтэй ажиллаж байгаа. Эдгээр бол их сайн хүүхдүүд юм эцсийн үзье гэж бид нэр ингэж басан шамдаад ажиллаж байна. Ер нь хэдэн төрлийн Google-тэй тоглоомуудыг хийж байна вэ? Одоогоор ямар ч бас 40 төрлийн Google-тэй тоглоом хийж байна. За ямар Google-тэйнүүд хийж байна вэ та? За бид нэр одоо ингээд 13 дугаар зууны үеийн аж байдлыг харуулсан одоо Монгол Google-тэй. Одоо цэвэр нэг Монголын түүхийн арьс болон одоо энэ өслөг эдлэлтэй арьс хөтөс мөн төмөр одоо ингээд чолоо мод ингээд бүх натураллаг одоо зэсэн мэс ингээд бүх натураллаг зөөлөд орсон нэг иймэрхүү бүтцтэй юм Google-тэй оруулж байгаа. Тэгээд одоо Монголын аж байдлыг харуулсан одоо тэрэг чирж гэр нүүлгэх, бөөлөх тэ айл болох нэг мод түлээнд явах, хонь хураг хариулах, эсгий савах, эсгий чирэх гэх айл болох хүүхдийн танин мэдхүүд тэ тийм зориулсан тиймэрхүү бүтээлүүд одоо гарч байна. Тэгээд бид хэд бүгдээрээ ингээд цухтаа сэтгцгээгээ тэ ингээд нэг иймэрхүү бүтээлүүд гаргадаг. Тэгээд өнөөдөр нэг одоо тэр тусмаа хот матад төрж байгаа хүүхдүүд ч одоо ерөөсөө бараг дээл хан ямаач гэж юу гэдэг мэдэхгүй төрж байгаа шүү дээ тий. Тэрийг одоо бид нэр тэртээ нүүдэлчин арт түмэн нүүдэлчин соёл иргэншилтэй улс тий. Тэрийг бид нэр түүх болгон үлдээсэн ч гэсэн бид нар тэрийг мэдчил авах хэрэгтэй. Үр хүүхдүүд тэр тусмаа бидний дүүнер бидний одоо тий хойч үеийнхэн бол бид нэр ямар агуу түүхтэй агуу үндэстэй орн бэ гэдгийг мэдэх хэрэгтэй. Тийм утгаас бид нэр одоо энэ Google-тэйгээ зохиож те энэ Google-тэйгээ одоо ингэж бүр аж байдлыг харуулсан юм бүр хүүхдүүд одоо ингээд хараад ийм байдаг гэсэн энэ хүн одоо дээд мөнх тэнгэр одоо онгодоо оруулж ирж ингэж бөөлдөг байсан гэсэн ингээ те ингээд хоорондоо ингээ яриад хоорондоо тоглохоор одоо иймэрхүү Монгол характерыг харуулсан Монгол Google-тэйнүүдийг одоо бий болгож хийж бүтээж байна да. Google-тэйний яг одоо онцлог гэх юм бол одоо ямар онцлогтой байх вэ? Энэ Google-тэйний онцлог гэх юм бол одоо яг одоо цэвэр гараар бүтсэн. Цэвэр гараар бүтсэн. Одоо энд дээрөөсөө оюутны машинаар ойсон нэг ч юм байхгүй. Цэвэр гараар бүтсэн. Хоёрт болохоор цэвэр одоо түүхий арьс. Энэ одоо цэвэр түүхий арьс шүү дээ тий. Ийм түүхий арьсаар бүтсэн. Ийм онцлогтой. Гуравт болохоор энэ бол гадныхан бол маш их одоо юу яадаг штэ. Сонирхож авдаг те энийг гадныхан болохоор монголчууд болохоор өөрснөө ямар муухай характертай юм те
ямар муухай нүүр царайтай 13 дугаар зуунд одоо ийм Google-тэй одоо ийм царайтай байсан юм уу? Хүн одоо ийм царайтай байсан юм уу те? 13 дугаар зууны үеийн хүмүүс одоо яхаараа ийм царайтай байдیں۔ Монголчуудаа доромжилчих гэж янз янз зээл хүмүүс ярьдаг. Тэгэхэд тэр гадныхын чинь болохоор энэ чинь бүр бишрэн шүтээд ингээд авдаг. Бид нэр болохоор монголчуудаа доромжилсан юм биш ээ. Энэ чинь хамгийн гол нөгөө Google-тэй гэдэг талаас нь ийм характер гаргаж байгаа. Уран сайхны хэдүүлэгтэй. Оросууд нөгөө нэг гема матар затрыг одоо хүн болгоод алхуулаад Google-тэй гэж явдаг шүү дээ. Яг тэр үедээ адилхан Google-тэй урлаг баримт энтрийг хүмүүс ойлгодог. Ялгаж салаадаг тий. Энэ болохоор зөвхөн Google-тэй байхгүй юу. Тий. Тэгээд хамгийн гол нь бид нэр өнөөдөр яаж ийн гэвэл одоо дүүнертэй цэцэрлэгийн дүүнерээс ахгуулаа тий. Том болохдоо ядаад хөдөө өссөн хүүхэд байхгүй байлаа гэхэд хөдөө өссөн юм шиг хөдөө одоо ингэж эсхий чирдэг эсхийг ингэж боловсруулдаг байсан эсхийг гэж юм байд ингээд тий. Тэрийг мэдэх тийм мэдлэгтэй болтон бид нэр одоо энийг хийж бүтээх болно гэж бид нэр тий. Тэгэхээр одоо ингээд Google-тэй дамжуулаад бас одоо Монгол ахуй амьдралыг одоо Монгол хүүхдүүдэд ойлгуулахыг бас зорддог гэж байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр энд байгаа одоо Google-тэйнүүдээс жишээлбэл яг энэ дээр ямар хэв шинжийг юуг илэрхийлсэн Google-тэйнүүд байгаа ингээд зарим нэг Google-тэйгээ тайлбарлаж өгөхгүй юу. За одоо миний энэ Google-т барьж байгаа Google-тэй болохоор бөө одоо энэ Монгол зайран байгаа тий. Зайран гэж одоо юу юм? Зайран улган тий. Бөө гэдэг чинь нийт нь хэлж байгаа шүү дээ тий. Зайран гэдэг нь эмэгтэй, эрэгтэй, удган гэдэг нь эмэгтэй гэдэг хүүхдүүд одоо ялгаа сурчих нь шүү дээ. Бөө гэдэг дотор нь тий. Тэгээд энэ болохоор одоо сур элдэж байгаа нөхөр гэж байна шүү дээ. Тий. Энэ сур элдэж байгаа Монгол хүүхдүүд одоо сүүлийн үеийн бидний үеийн залуучууд төлтөр одоо энэ сурыг одоо тий юу яа тийм мэдэхгүй шүү дээ. Тэгэхэд энийг одоо энэ аж байдлаар нь Google-тэйг нь харуулсан энэ юу гэж байгаа одоо сурыг ингэж боловсруулд юм а. Хажууд нь хамаагүй бид нар эцэг эхт нь өгтөө ч юм ангийн багшд нь өгтөө тий тайлбартай одоо үхрийн арсыг одоо ингэж дэвтээгээд ингэж гант хийгээд эд хоног хадгалаа тий ингэж элдээд одоо ингэж сур болд юм а. Энэгээр одоо тий хазаар хамгаагаас авахгүйла тий янз янзын одоо суран юу орсон юм Монголын юунуудыг хийдгээ монголчууд хийдэг байсан гэж ийм тайлбарч хамаагүй өгсөн болно. Энэ доор нь ингээд тайлбарыг наацсан ч болж тий. Тий. Энэ бол хамгийн гол нэг хүүхдүүд хүний одоо танин мэдхүйд тий маш их хой нэмэр орох болов гэсэн үгэл дээрээс адаглал одоо энийг одоо ингээд гадагшин дотогш нь гаргахад одоо бид нэр одоо тий танил талаас ихсүүлээд яаж гадагш хагаад бүү мэд штэ. Ерөөсөө бид нар чинь хийж бүтээж л байгаа хүмүүс тий энийг бол дэмжиж өгөх хүн байх юм бол бас би бол бас боддог байхгүй юу. Ер нь монголчууд тий жоохон одоо гар урлалыг ойлгох хэрэгтэй. Ер нь гар урлал гэхгүй ер нь бол тий хүний хөдөлмөр оюун санааны хүчээр тий ингэж бүтсэн юмыг ер нь ойлгох хэрэгтэй. Энийг үнэлж чадаагүй те өнөөдөр Монголын залуучууд те ихэнх нь ингээл ажилгүй те бас ингээл явж байгаа болов гэж бодлоо. Хэрвээ бүх хүнд чаддаг юм байгаа шүү дээ. Эднэр гэхдээ л одоо миний шавнар байж байна. Бүгд тэгэхэд эднэрт одоо бүгд л хий бүтээ гэсэн те хүсэл тэмүүлэлтэй өнөөдөр ингээл ямар гоё юм хийд юм бэ? Би наадах чинь сормаараа ингээл орж ирээл тэгэл ингээл энэ шавнар болоод ингээл хийж байна. Тэ өнөөдөр энэ бүгдийг ингээд дэмжиж өгөх юм бол би хамаагүй энээс олон хүн шавьяан болгож энээс их бүтээл гарна. Тийм учраас тэ энийг ингээд дэмжиж өгөх хүн ховор байд юм болоо гэж би боддог байхгүй. За тэгэхээр үзэгчид харж байгаа хаа манай залуучууд маань өөрсдийнхөө мөрөөдлийг дөнгөж сая хуваалцлаа л да. Одоо дэлхийн тийм Монголын нүүр царай болохуц одоо тийм Google-тэй урлан бүтээж энэ одоо Google-тэйгээр дамжуулж одоо Монгол улсаа дэлхийд дахин таниулахыг зорж ажилладаг. Тэгээд энэ одоо гар урлалын бүтээлүүдийг ер нь залуучууд бид нар дэмжиж бас энэ залуучуудаа дэмжиж энэ хийж байгаа уран бүтээлийг илүү ойлгож тийм ээ илүү одоо олон нийтэд таниулах дэлхийн олон улсууд таниулах талаас нь бид нар дор бүрнээ одоо залуучуудаа дэмжиж өгвөл мэдээж одоо юм бүтээл гэдэг бол урлагийн бүтээлээр дамжуулж одоо Монгол улсаа дэлхийн нийтэд сурчлах тийм ээ энэ ахуй амьдрал Монгол хэв шинжийг агуулсан юм дахин давтагдчихгүй юм урлагийн бүтээлийг залуучууд маань уралж чадсан байна. Google-тэйнүүдэд ямар дэлгүүрүүдээр яаж борлуулж байна вэ? Бид нар болохоор хотын төвийн одоо нэг сүмнэр
шопууд байдаг. Тий. Одоо нөгөө сүвнэр хаус. Тэгэл наан нь болохоор Монгол сүвнэр гэл. Тэгээд тэр хүүгдэд авчиж бид нэр борлуулдаг. Тий. Бид нэр болохоор хүүгдэнүүдэд аль болох хүртээмжтэй хямдхан гаргадаг. Арьсан уурлал, гар уурлал гэхэр чинь нөгөө бид нэр одоо нөгөө гараар бүтээж байгаа. Тийм болохоор бас хүний хөдлөлөөрийг үнэлэхгүй байхаа аргагүй шүү дээ одоо ингээд. Энэ бүгд имэйл ингээл тий хазаар мазаар энэ бүгд гараараа хийдэг. Тэгээ биднэрт бол жоохон бас баг зэрэг асуудлууд байдаг л да. Одоо ингээл сүвнэр аваачаал тавьчихад аваачаал зарах гал тэгэхэд бидний ямиг одоо бидний хилсүүнээс доогуур авахгүй. Тэгээ бид нар ч юм болохоор яг нөгөө нэг материал оруулаад нэг дээр нэг хідэн дөргөл яаж байгаа юм чи ерөөсөө аль болох хямдхан монголчуудаас ч юм уу эсвэл бусад хүмүүст аль болох хүргэх зорилгоор тэгж байж байгаа. Тэгэхээр ингээл бас ойлгодог үлдээ зарим нэг нь тэдэнд төгрөх хасчих. Тэдэд бол авлаа гээл. Хүний хөдөлмөрийг л үнэлэхгүй байхгүй нэг өсөнд бол тэгээ тийм газрууд дээр ер нь бол тавьж байгаа. Зарж борлуулж байгаа. Одоо жишээлбэл энэ Google-дэний одоо үнэн ч юм уу одоо өртгөр нь ямар ах вэ? Гадуур зарагдах. Энэ хүүгэлдээ болохоор энэ дунд хүүгэлдээ гэж явдаг. Одоо манх том хүүгэлдээ, дунд хүүгэлдээ, жижиг хүүгэлдээ гэсэн 3 англиар. Одоо хүүгэлдийн ерөнхий хэмжээ нь бол хэрвээ захиалга орж ирэх юм бол энэс том хэмжээтэй хийнэ. Өдий одоо нэг 60 см өндөртэй. Эсвэл тэрнээс одоо нэг 1.60 м өндөртэй тэгж хийдэг. Захиалгаар хийдэг тэрийг бол. Тэгээ энэ хүүгэлдээнүүд болохоор одоо энэ баг энэ жижиг штэ. Одоо энэ хүүгэлдээ маань одоо ингээд 50000-аар зарагддаг. Энийгээ бид нэр дэлгүүртээ өгөхдөө 15000-аар зардаг. Тийм баг. Тэр том хүүгэлдээ нь болохоор 25000 төгрөгөөр зарагддаг. Ингээд тустай үнэтэй байдаг. Одоо энэ дэлгүүр 5000-аар зарагдах уу тий? Одоо энэ чинь цаанаас бол хэдэн төгрөгөөр авах вэ? Биднээс 5000-аар авна. Аваад цаанаа хитээр зар. Цаанаа болохоор нэг 15 мав тэгээл жил зарна да. Нилээ өсгөж зардаг. Сүмнэр аваас бол бас арай өөрлөлтөө бид нэр том. 29900-аар энэ миний 29900, 49900, 79900 гэж зарагддаг байна. Та нараас арай үнэтэй авч болдгоо юм. Гэхдээ одоо тэр бас бид нэр тэрийг сайн мэдгүй тэгээд өөрсдөө яадаг. Гэхдээ бид нэр нэг айл болох өөрсдийнхөө материалын одоо наан гарч байгаа зардлууд өдөрчин бид нар чинь бас хоол идэн те тэр бүгдийн зардлыг гаргахын тулд бид нар бас юмаа нөгөө нэг бас нэг хүртээмжтэй арай түргэн эргэлттэй байхыг бас бодож байгаа л доо. Энэ арьс энтрийн та нар өөрсдөө элддэг үү? Арьсыг бид нэр өөрсдөө доор бордонд хийдэг. Бордонд хийдэг. Тий, бордонд хийж зумалдаг. Цаашдаа ер нь та бүхний зорж байгаа зорилго юу аваа вэ? Бидний зорилго бол одоо энийг олон өргөжүүлж тэгээ Монгол төмөнд одоо энэ эртний өв соёлын илүү их гүнзгий ойлгох те хүүхэд багчуудад нь. Тэгэхгүй бол одоо манай монголчууд одоо гадных нь илүү түүхийг мэдчихэж байна. Тэр утгаараа одоо хүүхэд багчууд нь одоо цэцэрлэгийн хүүхдүүдтэй тоглоом те тийм ах амьдралын талаас танилцуулах, сурталчлах тийм юм хийж байгаа. Юм болгоны одоо бүгдийг одоо гараараа гардаж тийм ээ одоо эд нэг деталь болгоны одоо гараар ингэж наривчилж хийсэн байгаа учраас энэ бол маш их одоо тийм ажилбар ордог, маш их тийм ажиллагаа ордог. Тийм учраас handmade буюу гар урлалын бүтээлүүд бол тодорхой хэмжээний жирийн одоо үйлдвэрлэлийн аргаар хийсэн хүүхдэнээс бол бага зэрэг одоо үнийн хувьд өндөр байдаг. Тийм учраас энэ гар урлалынхаа бүтээл бас монгол залуучуудаа өөрсдийн гараараа бүтээсэн энэ зүйлийг бид нар одоо дэмжиж тийм ээ бас гадаад дотоод руу бүтээгдэхүүн гаргадаг тийм ээ жуулчид бас бүтээгдэхүүн нийлүүлдэг залуучууд компаниуд байх юм бэл энэ залуучууд руу хандаад энэ залуучуудын бүтээгдэхүүнүүдийг бас гадаад руу гаргах яг л нэг тийм яа гарахгүй хинч одоо марахгүй тийм ээ энийг Монгол Google-тэй гэхдээ хинч марахгүй тэгээ энэ цаана ингээд одоо Монгол ахуй амьдралыг илэрхийлсэн маш олон өгүүлэмжтэй тийм Google-тэйнүүд байгаа учраас жишээлбэл одоо гадаад руу бас энэ бүтээгдэхүүнүүдийг одоо илүү гоё брендинг тэмдэг шошготой болгоод гадаад руу бас олноор нь гарах тийм боломж харагдаж байна л та. Тийм учраас тийм худалдааны тийм бас үйл ажиллагаа явуулдаг залуучууд байвал энэ залуучуудтай холбогдоод
энэ бараа бүтээгдэхүүн нь одоо Монголд үйлдвэрлэв тийм ээ. Тим сайхан шошго тавиад тэгээд дэлхийн нийтэд одоо Монголыг ийм Монгол тоглоомоор нь дамжуулж бас хүргэх, сурчлах. Тэгээ одоо ч н одоо аялал жуулчлал бас нэлээд хөгжүүлнэ гэж маш их ярьж байгаа. Тэгээ жуулчд бол мэдээж тухайн орнд ирсэн жуулчд тийм ээ тухайн орны ахуй онцлогийг илэрхийлсэн нэг бүтээгдэхүүнийг нэг зүйлийг нутагтаа авч очихыг мэдээж хүсдэг байх тийм ээ. Тэр нь бол мэдээж энэ Монгол тоглоом байх бүрэн боломжтой юм аа. Тийм учраас бас энэхүү уран бүтээл залуучуудаа бид бүхэн дэмжих ёстой. Тэгээд илүү ихээр дэмжээрэй. Тэгээ бас Монгол эцэг эхчүүд маань хүүхдүүдтэй энэ сайхан тоглоомуудаа тоглуулдаг болгоорой тийм ээ. Тэгээд ер нь Монгол хүнээ дэмжицгээе гэж бид нар уриалмаар байна. За энэ урлагийн бас залуучууд маань цаашдаа бас Монгол хүүхдүүдэд илүү тоглоомоо хүргэх зорилгоор бас цэцэрлэгүүдтэй хамтарч ажиллая гэсэн нэг тийм зорилго байгаа юм байна. Тэгээ энэ талаар бас тодруулъя гэж бодож байна л да. За би цэцэрлэгийн хүүхдүүдтэй шүү дээ. Одоо ингээд тоглоом ингэж хийгээд одоо энэ одоо байлаг одоо Бадарчин одоо гэсэн манай ихэнх үлгэрүүлэх хөрхөн Бадарчингийн тухай гардаг шүү дээ тийм ээ. Энэ бол Бадарчин. Тэ. Одоо юм хөнөө үрдсэн ингээд тэгээд одоо болдгоо бороо хүнч байдаг юм уу? Тиммар ингээд хөрхөн ингээд ингэж хийгээд тэгээд цэцэрлэгүүд тусаа үгүй хүргэе гэж ярьж байгаа. Бас одоо ингээд тэмээ мал байдаг шүү дээ. Энэний одоо ингээд томончдох ч юм уу тий. Жоохноос нь ингэж байгаа тэмээнээс одоо юу гэх юу ботго. Одоо ингээд ботготой ингээд хүүхдүүд ингээд багаасаа ингээд тэр хайрлж сураг. Одоо ингээд зээр янзгаан дагуулсан хөрхөн зээр мэрч байдаг юм уу тийм ээ. Тийм юмнууд ингээд хийнэ гэж бодож байгаа. Монгол тоглоомыг маш олон одоо үлгэрийн бааtruуд ч юм уу олон ахуй амьдралыг харуулсан ийм олон сайхан одоо хүүхдэнүүдийг захиалуулж хийлгээд энэ залуучуудтай сайхан хамтарч ажиллаад тийм ээ. Тэгээд тэр тоглоомуудаараа дамжуулаад давхар одоо Монгол ахуй амьдралаа Монгол хүүхдүүдтэй ойлгуулах, түүх уламжлалаа ойлгуулах олон талын ач холбогдлыг бас бий болгож болох юм байна гэсэн тийм санаачлагыг бас энэ бүхэн энэ залуучууд маань гаргаад байгаа юм байна. За өөр бас та нар юу бүтээж ийн энэ урланда? Бид үүд болохоор одоо энэ бөөгийн одоо бүх зүйлийн бүх хэрэглийг хийдэг байгаа. Одоо ингээ хингэрэгнээсээ авахгүй болоод тэгээд барддаг, тэгээд хуйгдуулах, тойл те бүгд ямар л хэрэгтэй байдаг тэр бүгдийг хийдэг. Цаад онгод нь одоо ямар юмар хий гэсэн те. Тэр материал нь бид нэр олдохгүй нэгийг одоо өөрсдөөс нь гаргуулад материалыг гаргуулад биднэрт байдаг нэгийг нь болохоор бид нэр өөрсдөө одооооны арьс гэдэг юм уу те юуны арьс гэдэг тэр арьснуудаар бид нэр өөрсдөө гаргаа хийчдэг баг. За мөнх шаны урлагийн залуучууд маань бас тодорхой хэмжээний байгууллагууд бас одоо аялал жуулчдын удирдал эхэлж байгаатай холбоотойгоор бас хамтран ажиллах саналууд байгаа юм байна. Тодорхой байгууллагуудтай. Тэгэхээр та нар ер нь төлөвлөж байгаа төлөвлөгөөний дотор чи ер нь ямар хамтын ажиллагаа өрнүүлэх боломжтой байгаа. Ямар хүмүүс яаж хандаж хамтран ажиллах боломжтой байгаа. За бид нэр болохоор одоо үйл ажиллагаа эхлээд бол удаагүй тун бага хугацаанд одоо энэ хүүхдүүдийг ер нь бол урд нь бол хуваараа хийдэг гэсэн болохоос одоо яг ингээд нэгдмэл залуучууд те нийтдээ ингээд юм хийж бүтээн ихэдэг чинь шал өөр үт юм байна. Тийм учраас бид нэр одоо ингээд нэгдээд одоо хийж бүтээж эхэллээ. Тэгээд одоо ингээд тэ албан байгууллага бас хувь хүнтэй том компаниуд байна те. Эдгээр болохоор энэ компаниудын ах эгч нар маань одоо энэ залуу үеийн дүүнэрийг хийж бүтээж байгааг дэмжээ те хамтарч ажиллах нэг бол ингээд өөрснөөхөө одоо сурталчилгааг биднээр хийлгэхтэй яаж бид нар бол юу хийн гэж одоо бид нар бол ангирнаа нэ те ямар ч байсан шилээр юм шилийг бол хийж чадахгүй те шилийг бол хийж чадахгүй төмрийг хийж чадахгүй тэгээ Бустай нь бол гараар бол хийчих юмыг бол хийчнэ. Тэгээд яг ах эгч нар маань одоо яг ингээ хандаад хэлэхэд бол бүгдээр одоо ингээд дүүнрээ дэмжиж ингээд гоё ингээд хинтэй тостай те ингээд хамтарч ажиллах боломж байгаа шүү. Жишээ нь одоо энэ Google-тэйгээр дамжуулаад бид нэр одоо танай компанийг сурталчилж болж байна те. Дээр нь одоо яа хаалга үүдний чинь дэргэд одоо те компани онцлогийг харуулсан байна. Том компани онцлогийг харуулсан ингээд энэ Google-тэйгээр маш том хэмжээгээр энэ Google-тэйгээ хийгээ те. Дээр нь ингээд эмблем логогийн чинь тэрсэн байдлаар ч юм уу те адаглал одоо ингээд бөөнөр гэхтэл одоо би хамгийн том нь одоо ингээд метр
56 бараг 60 шахуу тийм хүнтэй ч зөө бөө хийжсэн. Нэг удгыг чийлгэжсэн. Тэр удгыг ч болохоор яадаг гэхээр нөгөө нэг бөөж дуусчаал хингэргээ нөгөө бөөндөө бариулцдаг, хувцас өмсгчдэг. Тийм бөө үлдэр хийсэн. Тэгээд өргөөнийхэн гол үү тий. Яг иймэрхүү байдлаар ингээд хамтарч ажиллаж болно. Бас одоо ингээд гадагшин дотогшинтэй гаргах энэ нөхс үеийг те бас танаа ташигтай манай ташигтайгаар ингэж хамтран ярилцаж гэрээ байгаас ингэж бүгдээрээ ингэж тосол дэмжих хүн байвал бид нэр бол дүүнер нь бол дуртай хүлээж авнаа гэдгийг одоо энэ нэвтрүүлгийг одоо дайландуулаад би хэлмээр байна. Бас танайх нөө залуучдыг сургаад бас хамдарч ажиллах боломжтой гэж ажлын байраар бас хангуулах боломжтой. Тэ бид нар одоо яг одоо өөрсдийнхөө хийж бүтээдэг зүйлсийг одоо баяжуулаад тэгээд одоо нэг шинэ хүн ирэхэд одоо тэр хүн үнэхээр тэ энэ Google-тэй хийж сурах юмсан гэж зориод ирж байгаа хүн бол мэдээж мэдрэмжтэй хүн ирж таараа. Тэгэхэд тэр шинэ хүнээс нэг шинэ санаа төрдөө. Бид нар түүнийг цогтаан багаараа хэрэгжүүлэх. Тийм учраас залуучууд ямар ч би шатах болов үгүй болов гэсэн айх зөвлгөөгөр хүрээд ирээ. Бид нэр урьж яана. Тэгээд цогтаа ихийг хийж бүтээе. Тэ би та нарыг сургая. Та нар ч бас надад заа гэдэл. Тэ. За тэгэхээр альва орон болгонд тухайн орны онцлогийг илэрхийлсэн юм одоо Google-тэй баатар тийм ээ хүүхдүүдийн хүсэл мөрөөдөл болсон баатарууд байдаг ч тийм. Жишээл Америкт Spider-Man гэдэг ч юм уу тийм Оросд одоо тэр Гана матарч байдаг юм уу тийм. Тэрэн шиг Монгол хүүхдүүдний одоо бахархдаг тийм ээ Монгол хүүхд болгон тэр баатар шиг тэр хүүхчий болохыг мөрөөддөг ч юм уу тийм ер нь баатар бүтээж ер нь болох болоо. Ер нь бол болно. Гэхдээ би нэг юм хэлэхэд одоо энэ Монголд гараад байгаа одоо Google-тэй кино ба штэ. Энэ Google-тэй кино уран сайхны кино би боддог байхгүй. Монголчууд одоо хичнээн 100 хаантай байлээ. Тэ? Асар олон хаантай штэ. Тэгэхэд хаана бай гэхэд маш олон баатартай. Тэгэхэд тэр олон хаан баатар хайчваа өнөөдөр. Солонгос гэхтэл одоо байсан ч юм уу байгаагүй ч юм уу үүд төмөл хаануудаараа янз янзын кино хийж байгаа. Зүгээр нэг эмхтэй одоо жангон гэдэг эмхтэй тэгээ тоогоочоос ихтэл бүхэл бүтэн баатар болж байгаа тийм кино хийж штэ. Тэгэхэд яагаад монголчууд тийм байж болохгүй? Хэрвээ тэр Google-тэй урлаг кино урлаг тэр олон зуугаараа сууйс тэр музик кино урлагийн дээр сургууд тэр олон зуун оюутнууд төгсөө таана юу хийгээ яваад байгаа юм. Тэд нэр начиг сэтгэж чадахгүй гэж дээ. Би тэгэж боддtiin. Тэгээд хэрвээ одоо тэр кино Google-тэйнүүд маань одоо яг үзэгчдийн сэтгэлд Монгол гэдэг талаасаа одоо нэг баатар жанжингаарч одоо хүрдэм үү те. Тэгэхэд бид нэр одоо тэрийн одоо хэн гэдэг одоо энэ одоо нэг Амраа гэдэг баатар ч юм уу те байлаа гэхэд би тэр Амраа баатарыг хийчлээ те. Тэгэхэд цаашлаад тэр хүүхдүүдэд би хүргэж өгөхөд хүүхдүүд тэр киног нь үзсэн, Google-тэй киног нь үзсэн. Тэнд л амар хамгийн эрэлхийг зоригтой тэр баатар байгаа юм чи хүүхдүүд тэрийг шүтэж бишэр тэрийг аав штт. Тэ хоорондоо яаш. Тэгээ одоо Америкт л одоо Spider-Man те, Batman, Superman гэдэг те ингээл байж штт. Тэгэхэд л хүүхдүүд тэрүүн тайртай болж штт. Бид нэр хийж чадж штт. Тэр баатарыг онцолж өгч чадж штт. Яг монголчууд яагаад тэгж чадахгүй? Тэднээс илүү түүхтэй, тэднээс агуу улс байж яагаад идүүхэн тулга тойрсон юм даа. Тэгмэл магадгүй тэр баатраараа айгүй л дэлхийн нийт мэддэг Америк хүүхдүүд Монгол Google-тэй холдож авах тэр цаг их ойрхон байгаа юм шиг санагдаж байна. Яг миний энэ мөрөөдөж байгаа шиг те, миний төсөөлж байгаа шиг яг ингэж хийх чадaltaй хүн байх юм бол магадгүй миний одоо энэ Google-тэйнүүдээр ч хийсэн болно шүү дээ. Би эднэр дан баатруу тэгээд эднэрээр ингээд Google-тэй хийгээд эрэлхий зоригтойг нь өөр хийгээ те. Ингээд гаргасан чинь надтай гэрээ хийж болно шүү дээ хүмүүс. Би одоо энэ Google-тэй их гэсэн юм энэ Google-тэйгээс чи оруулаа. Ингийн хэдүүлээ хамтарч ажиллая те. Ийм хөрөнгө оруулалт хийе. Ингэх юм бол би бас болно шүү дээ. Тэр тэргүй бид нар бас хүүхэд багчуудынхаа те оюун ухаан цар үрээ дээр те тулгуурлаж цаашлаад одоо гадаад руу одоо бүр энэ Google-тэйг одоо яг тэр Superman, Batman энэ төр шиг одоо те гадаадын хүүхдүүд хүртэл одоо ингээд тоглох тийм юугаар бүтээж болно. Тэ энийг бүтээчих тийм
залуучууд байх юм бол одоо бид бүхэн залуучуудтай бас юу яаж хамтарч тий болно шүү дээ. Бид нэр нээлттэй яагаад гэвэл миний эмзэгж явдаг юм чи одоо тийм байж байгаа шүү дээ. Би бол яг үннийг ноолгүй гэхэд бол 8 дугаарыг төгссөн. Тэгээд би ийм хийж бүтээж хахад яагаад бүхэл бүтэн мэрэгчлэр нь тий 4 5 жил сурчаад тий тэгээд энэ тэнд гадна дотн очиж сурчаа тэгээд юм хийж чадахгүй хүмүүс одоо яах вэ? Би бол тэгж бодож байна. Энэ тэр залуучууд нь хайцсан одоо би гайхаад идэв. Нэг Google-тэй киног л тэгдэг нэг зураг хөдөлгөөд нөгөөдг нь хөдлөөд байгаа юм яагаад байгаа юм те. Тэгэхэд сая өчигдөр уржигдөр би мэдээгээр харж лайлаа л да. Тэгсэн чинь нэг залуу одоо нөгөө нэг эвлүүлдэг одоо юм дөрүүжин нөгөө хүүхдүүдийн тоглолтыг эвлүүлдэг тоглоом шүү дээ. Тэрүүгээр одоо бүхэл бүтэн хөл бөмбөг одоо Африкийн хөл бөмбөг зориулсан тийм Google-тэй кино хийж штэ. Бүх хөдөлгөөнийг ингээл детальчлал ингээл би тэрийг харж илаа. Зүгээр нэг хуваараа сонирхдаг залуу Google-тэй кино хийж штэ. Тэгэхэд яагаад Монголд одоо тэрнээс наад цатах нь ороод ирсэн одоо өнөөдөр ардчилсан орн тий наад цатах тоног төхөөрөмж бүхэл юм нь байж штэ. Тэгэхэд яагаад нэг тийм Google-тэй хийж болдгоо юм? Яагаад нэг тийм кино хийж болдгоо юм тий? Би тэгж бод. За баярлалаа. За хөрөн телевизийн хамт олонд өөрсдийнхээ бүтээгдэхүүнийхээ дээжээс хос хөвгөлдөгөр дурсахъя. За ингээд манай телевизхэн ийм эрэгтэй эмэгтэй хоёр хос хөвгөлтэй боллоо. Мөнх шаны одоо урлан дээрээс бид хийж чаддаг булан маань явагдлаа. Тэгээд залуучууд үнэхээр их хийж бүтээж чадсан байна. Ингээд Монгол ахуй хэв шинжийг илэрхийлсэн ийм олон сайхан бүтээлүүдийг, олон сайхан баатруудыг энд бас хийсэн байна. Тэгээд өөрсдийнх нь бас хүсэл мөрөөдлийг бид нар сая хуваалцлаа. Энэ олон бүтээлүүдээр илүү одоо гадаадд хүрэхэх олон одоо Монгол хүүхдүүдтэй энэ ахуй уламжлалаа ойлгуулахаа бас олон компаниудад Монгол ахуй хэв шинжээ илэрхийлсэн энэ Google-тэй баатрууд дээр хамтарч ажиллах, цаашлаад одоо энэнгээрээ бүр кино хийх хүртэл тийм зорилго хүсэл мөрөөдөлтэй залуучууд маань энэ одоо урлан дотроо бүгдээрээ ингээд хүсэл мөрөөдөлтөө жигүүрлээд ингээд сууж байгаа залуучуудтай уулзахад их сайхан байна. Тэгээд үнэхээр Монгол залуучууд хийж бүтээж чадсан байна. Энэ залуучуудыг дэмжээрэй, залуучуудаа дэмжээрэй. Монгол хүнээ дэмжээрэй. За ингээд бид хийж чаддаг болон үгээр өндөрлөө. Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. За сайн байцгаана үзэгчдээ. За та бүхэн гэрт чинь эзэн нэгэн цагт одоо хүүхэд байхдаа уншиж байсан. Тэр болгон уншаад байдгүй. Эсвэл одоо тагтан дээр чинь илүү тийм номнууд мэдээж аль аль байдаг байх. Гэтэл энэ номнуудыг бид нар ашиглахгүй байхын оронд одоо хүүхдүүдэд, хүүхд багчуудад асамжийн төвийн дүүнартаа хүргэх мэдээж хүргэж болдог. Тийм учраас энэхүү санааг одоо гаргаад тийм ээ эрхэм бэлэг ном гэдэг аяныг өрнүүлээ. Тэр хүмүүсийн тэр болгон ашигладгүй, хэрэгэлдэггүй номнуудыг хүүхдүүдэд дүүнартаа хүргье гэсэн тийм зорилгоор маш олон одоо номнуудыг цуглуулж түүнийг одоо хүүхдийн асрамжийн төвүүд болон гэр оролцоо хүүхдүүд хүргэх энэхүү одоо аяныг санаачлаад байгаа. Буман инрэлт сангийн залуучуудтай бид бүхэн уулзаад байна. Тэгээ өнөөдрийнхөө дугаарыг бид бүхэн эрхэм бэлэг ном сэдвийн хүрээнд хамтдаа одоо хүүхдүүд оюуны өглөг түгээцгээ гэсэн одоо уриалгын хүрээнд энэхүү дугаараа бэлдлээ. За тэгээд бид нэр буман инрэлт сангийн байран дээр ирээд байна. Тэгээд хамгийн түрүүнд энэ буман инрэлт сангийн талаар, энэ үйл ажиллагааны талаар асууя гэж бодож байна л да. За сайн байна уу та буман инрэлт сангийнхаа талаар товчхон үзэгч танилцуулахгүй юу? За сайн байна уу. Манай буман инрэлт сан болохоор одоо ашигын төлөөг ус нийгэмд үйлчилдэг ийм төрөмс байгууллага 2009 оны 2 сараас үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тэгээ манай буман инрэлт сангийн гол зорилго нь болохоор одоо хүүхэд өсвөр үеийнхний эсэм мэнд амьдрах, хөгжих, хамгаалах, нийгэмд оролцох оролцоог дэмжих, тэгээд хараа хяналтгүй болно одоо алс хязгаардмал газар байгаа хүүхдүүдэд одоо тэднийг асрамжлан хамгаалах. За дээрээс нь тэдний нийгэмд одоо байр суурьтай бие хүн болж төлөвшөхт нь
дэмжих. Тэгээ бидний хийж исэн одоо ажил гэвэл эрүүл хүүхэд Монголын ирээдүй гэсэн одоо ийм аянг одоо хандивын аянг анх зохион байгуулж исэн. За энэ хандивын аянг маань одоо цусны хорт хавдар гэсэн онцлогоор энэ дээр байгаа тий. Цусны хорт хавдар гэсэн онцлогоор Японы Нагано Киноцу хүүхдийн эмнэлэгт одоо хэвтэн эмчилүүлж исэн. Доржсөнгийн хишигт гэдэг хүүхдийн одоо эмчилгээний зардлыг бид нэр зохион байгуулж энэ Монгол дахь үйл ажиллагааг нь явуулж исэн. Манай энд маш олон хүмүүс хамтарч оролцож байсан л да. За энэ дээр бас Японы олонний үлс гэдэг төрийн бус байгууллага бас энэ аянд хамтарч оролцож байсан. За тэдний зохион байгуулж байсан Японд болж исэн үйл ажиллагаа Японы одоо 4 сарын 18-ны Башиогийн одоо үзүүлэх тоглолтын дээр манай Сумогийн их аваргууд маань бас энэ хишигтгүй тусламжийн гараа сунгаж одоо ийм үйл ажиллагаа бас болж исэн. За энэ бас одоо тэр үйл ажиллагаанд явж байгаа үйл явц байсан. Хамгийн одоо бахархууштай гэвэл одоо давгаа аварга маань энэ хүүшүүдээ энэ Монгол хүүхдүүдээ энэ хүүхдэд туслаарай гэдэг одоо бас өөрөө ингээ хандивын харьцгийг бас бариад 10 минут тэртээ тэн зогсож одоо хандив цуглуулж үжсэн бас их гайхалтай үйл явдал болж исэн. Далаад тусал нэмэр гэрчээр бид нар бас take off хамтлагийн ахлагч тийм ээ Дуучин Баясуктай хамтраад одоо 2009 оны 7 сарын 11 буюу наадмын үеэр ийм хандивын 3 өдрийн бас аян явуулсан л да. За рок, pop, hip hop зохиолын дуучид тийм ээ. За бас манай жүжигчид TV1 тэ одоо юу гэдэг чтэй тэ TV1 гээд хошин шог тэ 25 дахь телевизээр гардаг. За тэд нэр хамтарч ажиллаад бас ингээд хандивын үйл ажиллагааг дэмжиж одоо оролцож байгаа нь ажиглаад байхад яг хандив өгж байгаа хүмүүс ямар хүмүүс байсан бэ гэхээр ер нь тийм одоо дундаж амьдралтай тийм ээ харахад одоо хүүхдүүд их хөрхөн яг хүүхдтэй гэсэн юм сэтгэлтэй өнөөдөр ингээд баярын өдөр яг ингээд ажиглаж хахад нөгөө маруулж авах гэсэн юм уу нөгөө чихэр авах гэсэн мөнгөөл аав ээжээсээ нууж ирэл одоо хандивын хайрцагт хийж байгаа жишээтэй тийм ээ яг боломжийн амьдралтай хүмүүс бол ер нь туслах нь их ховор байсан л та. Тэгээд бас ингээд лааз төвдөг хүмүүс байдаг шүү дээ юм ундааны шил ингээд цуглуулад тэр шилнийхаа нэг өвөө байсан л та. Тэгээд тэр би шилнүүдэд цуглуулаад тэр өдөр наадмын 3 өдөр тэр шилийг цуглуулад одоо тушаагаад тэр мөнгөө бас биднэрт ингэж авчиж хандилж ийсэн. Тэгэхээр бас энэ дээр нэгийг бодовчтой байгаа зү тийм ээ бас боломжтой амьдралтай хүмүүс бас хаяач болоодаа тий бас ингэж тусалж байгаа чи гэж бас би бас энэ дэшрэмд өшөө бас олон төрлийн бас байгууллагууд ийм үйл ажиллагаа явуулдаг байж болно тий. Тэгэхээр тэр болгоно бас тусалж байгаараа ойлгож байгаараа л гэж хэлмээр байна л да. Энэ ажлын үр дүн ямар хөө байдалд орсон? Ажлын маань үр дүн ер нь их нааштай. Одоо хүүхэд маань эмчилгээний зардалд 200 сая төгрөг хэрэгтэй байсан. За манай Монголд болохоор энэ үйл ажиллагааг маш олон одоо байгууллага хүмүүс дэмжиж байсан. За Bridge Group, Сургуу Монгол, за замын цагдаагийн газрын олон нийтэд харилцах тасаг, за маш олон газрууд байна л да. Одоо би мартчихад байна тийм ээ. За дээрэс нь бас маш олон сонины газрууд байсан. Зэнда, өдрийн сонин, өнөөдрийн сонин. За дээрэс нь Монголын үндэсний радио, телевиз, Монголын үндэсний радио. За бас одоо телевизүүд байсан тийм ээ. За тэгээд нийт манай Монголд бол 20 сая төгрөг цугларсан байгаа л да. Бидний одоо хийсэн ажлын үр дүн. За тэгээ хүүхэд маань эмчилгээний зардал Япон Монгол хоёр газар бас эмчилгээний зардал цугларч ирсэн учраас эмчилгээний зардал нь одоо олдоод тэгээд хүүхэд маань хаалгандаа орсон. Чөмөг солиулах хаалгаа байсан. За ингээд хаалгаа амжилттай болоод одоо хүүхэд маань би энэ одоо бор хоолнд орж байгаа гэсэн. Ерөөсөө хоол идэггүй дандаа эм тараагаар байж исэн. Тэгээ ээж нь бас одоо амраад одоо аав ээж нь хамт байсан. Тэгээ ээж бас Монголд ирчихсэн байгаа. Тэгээ хүүхэд маань бас маш сайн байгаа шүү. Тэгээд энэ ташрамд одоо тусалж дэмжиж исэн бүх хүмүүст, бүх одоо албан газар, бүх хувь хүмүүст баярлалаа гэдгийг бас илэрхийлье. Бомын инрэлт сангийн залуучууд эрхэм бэлэг ном гэсэн тэр аяныг өрнүүлээд маш олон одоо номнуудыг цуглуулад асамжийн газар болон гэр оролын хүүхдүүд түгээж байгаа энэ аяны талаар тодруулах авцгаая. За энэ аяныга талаар хизээ эхэлсэн бэ? Тэгээд энэ аяны гол зорилгын талаар танилцуулах уу? За манай сангаас явуулж байгаа эрхэм бэлэг ном аян маань 2010 оны 3 сарын 18-нд Biz Network-ийн гэсэн сайтын нархан бүлэгнээс эхэлж явагдаж эхэлсэн.
Тэгээд нэг 2 сар гаруйгийн хугацаанд явагдаад техникийн үйл ажиллагааг амжилттай хийгээд дуусаад одоо ингээд цааш үргэлжлээ явагдаж байгаа. Тэгээд яг манай сангийнхан бол хэсэг бүлэг тус тустай ажилтаа юм залуус өөрсдийнхөө сэтгэл зүрхээрээ ингээд хүүхдэд тусдаа тэднийг нийгэмд бүтээлч боловсон яг тэдний оюунд хөрөнгө оруулах гэсэн зорилгоор ингээд энэ аяныгаа санаачилж явуулж байгаа. Тэгээ аяны хүрээнд бол нэлээд олон байгууллага хамт олон хувь хүмүүс дэмжиж ажиллаж ном хандуулсан байгаа. Эндээс бид нар болохоор 5 сарын 29-нд хүүхдийн баярыг ухтаад анхныхаа арга хэмжээ хөтөлбөрийг өгөөмөр гээд Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд оршин суудаг. Францын иргэн Мария Франсуас гэсэн захиралтай ийм асрамжийн газар дээр эхнийхээ номыг ааж өгсөн 300-аад ном ааж өгсөн байгаа. За тэгээд энэ өдөр болохоор бид нөр тэр хүүхдүүдийг тоглоомын төв тоглуулсан. Тэгээд хүүхдийн баярын бэлгийн нөгөө дээрээс нь хамгийн үнэтэй зүйл болох тэр хүүхдүүдийн оюунд хөрөнгө оруулах бас маш хэрэгцээтэй зүйл гэдэг юм билээ. Бид нөр яг тэрний өмнө очиж танилцаад яг номын фонд нь ямар байна, энэ хүүхдүүд ер нь номтой хэр нөхөрлөдөг юм байна гэдгийг очиж харж үзэж танилцахад бол ер нь номын фонд багтаа тэгээд номонд аягүй дуртай хүүхдүүд байсан. Ерөөс номын санал нь орсон чинь 2-2-ороо гүйдэж ирэл булаацалтаа уншаал тэдэнд бол ном бол хамгийн нөгөө үнэтэй олдохгүй тийм яг хэрэгтэй зүйл юм байна. Энэ хүүхдүүдэд өгөх юмсан туслах юмсан гэсэн сэтгэлээр бид хэд ингээ хамтраад хүмүүст хандаад хүмүүс ч гэсэн дэмжиж ингээд 800 хэдэн ном цугларсан. Тэрнийхээ 300 өнгөрөө номыг бид нэр аваачж өгөөд ингээ ихний арга хэмжээ маш амжилттай болж өнгөрсөн байгаа. Одоо ингээд Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд бас нэг гэр хорооллын захын хорооллын хүүхдүүдэд бас их номын сонирхолтой ийм хүүхдүүдэд бас ном авч өгөх гээд бэлдсэн байж гэн. Тэгээ энэ бол манай цугларсан номын зарим нэг хэсгээс ингээд харагдаж байгаа. Тэгээд ер нь хүүхдэд бид нэр ингээд яг нэг чихэр аваад өгөхдөө биш те ямар нэгэн бэлэг аваад өгөхдөө биш тэр нь бол ингээд маргааш байхгүй болчдөг. Гэтэл яг хамгийн үнэтэй зүйл тэдний оюуны хөрөнгө оруулалт байдаг. Тэгтэл яг манад өнөөдөр оюуны хөрөнгө оруулалт үнэхээр дутаж байгаа. Хүүхдүүд ингээд яг одоо яг дунджаас доошо яг дундаж бүлгийнхэнд бол ихэнх хэсэг нь хүүхдүүдэд ном авч өгөөд уншуулдаг баг. Гэтэл яг эмзэг хэсгийн болоод байгаа. Манай яг Улаанбаатар хотод бол хүн ам хит төвлөрөлтөө гэр хотын захын гэр хороол гэж яригдж байгаа ч юм бол хөдөөнөөс ирчээд байгаа яг хотын зарим нэг иргэд байдаг байх орсон байнга орсон хөдөөнөөс ирчээд байгаа хүүхдүүд маань яг ингээд сургууль дайраа хийж хамрагдаад эцэг их нь ажилд орох нөгөө дөнгөж нөгөө яг хөлөө олж идэг тэдэнд ном авч өгөх илүүчлэх тийм боломж бол ерөөсө ховор байдаг яг өдрийнхөө хоолыг арга цаагаад ч юм уу иймэрхүү байдалтай ерөөсө Монголын манд захын гэр хороолууд яв иймэрхүү байдалтай амьдарч байгаа шүү дээ. Тийм болохоор энэ хүүхдүүд маань ч гэсэн бас номонд их дуртай. Хүүхд бол ер нь номонд аягүй дуртай байдаг. Тэрийн эцэг их өөрөөсөө яг тэр нүдэрээ харж үзэхгүй нөгөө л нэг чихэр нөгөө л нэг чипсээ авч өгөх гээл бодоод байдаг. Гэтэл яг эсэм дээр тэр хүүхдэд нэг сайхан үлгэрийн ном аваачаад ээж нь ч юм уу аав нь ч юм уу тэрийг ингэж дэлгэж үзүүлээ тэрийг тайлбарлаа ярих. Тэр хүүхд тэрнээс асар их хэмжээний хоолыг өөртөө олж сэтгэлээрээ тэр хүүхд сатгалан байх болно. Тэгээд бид нар энэ номын аяныг ингээд цааш дөрвөлжлүүлэх болно. Бас хамтарч ажиллах байгууллага, иргэн, хувь хүмүүсийг ч гэсэн номоо хандуулаач ээ. Тэгээд гэртээ уншихгүй байгаа болно. Уншиж байсан номноос өгч болно. Бас нэг чихэр нэг татлагныхаа мөнгөөс ч гэсэн илүүчлээд нэг ном, нэг шинэ хөөрхөн ном ингээд аваад өгч болно. За ингээд номын аянд ингээд харж байхад хамгийн их ном өгч оролцсон газар нь бол сургуулийн хүүхдүүд. Баянзүрх дүүргийн амгалан цогцлбороос 400-аад ном ирсэн. Яг хугацаанд бахан байсан болохоор олон сумын сургуулийг хамруулж чадаагүй байгаа ихний хэсэг нь. Одоо бол дахиж явагдаж байгаа болохоор сургуулийн хүүхдүүд аягүй хөөрхөн 400 хэдэн ном нэг сургуулиас 14 хоногийн хугацаанд цуглараад ирсэн. Тэгтэл хүүхдүүд маань болохоор бүгдээрээ үлгэрийн ном яг асрамжийн газрын хүүхдүүд зориулаад яг 400 хэдэн юм үлгэрийн ном тавьчаад бид нарыг хүлээгээ сууж ийсэн. Тэгээд нөгөө номоо өгөхөд бүгдээрээ дагаж очиод өгсөн. Хамгийн их сэтгэл хөдлөм юм бол хүүхдтэй бол үнэхээр хайртай байдаг юм байлээ. Яг одоо яг манайгийн Монголын нөхцөлд бол тэгээд энэ зүйлд ингээд Монголынхаа ард түмнийг хамтарч оролцоод аянг маань дэмжиж өшөө олон номыг өшөө олон хүүхдүүдэд хүргэж тэдэнд баяр баясгалыг авчирч оюуны хөрөнгө оруулалт тэр гэр бүл тодорхой хэмжээний аз жаргалыг бэлэглээч гэдгийг бас уриалж байна. За эрхэм бэлэг ном аяа үргэлжлэж байна. Бомон инрэлт сангийн залуучууд Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо болон иргэдийн нийтийн уралдаан одоо хамтраад энэ хүүхдүүдэд одоо номоо түгээх гэдэг бидний төрөлцөөд байна. За тэгээд та нарт одоо ингээд найз нөхдөд чинь ах эгч нар чинь ийм унших үлгэрийн ном бэлгэлэх гээд ирсэн байгаа. Тэгээд үлгэрийн номоо гартуулчихгүй өө хүүхдүүдтэй. Найз нөхдөд чинь чамд ингээд ном бэлгэлэх гээд явуулсан байна тийм ээ. Одоо чамд энэ номоо ер нь
авч байгаадаа чам ямар сэтгэл төрж байна? Амар гоё. Чи номыг унших дуртай юу? Дуртай. Амар. Танай гэрт хэдэн ном байдаг? Манай гэрт 5 6 ном байгаа. За ном авч байгаадаа сэтгэл өндөр. Өндөр. Чи хэр их ном уншив? Би их л ном уншдаг шүү дээ. За бүгдийг сайн уншаарай. За. За энэ хүүхдүүдэд ингээ ном өгч байгаад би үнэхээр баяртай байна. Одоо энэ хүүхдүүдийн оюун одоо тэр үлгэр хэрхэм сэтгэхүйг ажлыг хөгжүүлж байгаа та бүгдэд болон энэ эх орон телевизийн хамт олондоос баярлалаа илэрхийлье. За баярлалаа. Манайх Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо готоос нэлээд алслагдсан. Хүн амын маань 60 илүү хувийнууд хүүхэд залуучууд байдаг. Бас ерөнхий боловсролын сургууль болон номын худалдаа тийм олон биш. Бас нийт хүн амынхаа 40 гаруй хувь нь бол орон нутгаас сэржиж ирсэн бага насны хүүхдүүд маш ихтэй учраас бидэнд одоо энэ номын сан маш их амин чухал хэрэгтэй. Тэгээд энэ аяныг зохиож байгаа танай байгууллагын залуучууд болон хорооныхоо иргэдийн нийтийн хурлын дарга мөн хорооныхоо хамт олонд мөн энэ хүүхдүүдийн нэрийн өмнөөс баярлалаа гэж хэлээ. Тэгээд цаашдаа энэ үе шаттай зохиогдож байгаа аянд бол бид өөртөөхөөс боломжийнхаа хэмжээгээр оролцсон. Дээрэс нь манай одоо хорооны хүүхдүүдэд зориулсан сайхан номын танхим байгуулж өгөөрэй гэж хүсье. Аливаа бэлгийн дээд эрхэм бэлэг ном. Тийм учраас хүүхдүүдээ маш их оюун ухаантай, оюунлаг энэ номынхаа санг бид одоо иргэдийнхаа хүчээр улам өргөтгөж, улам ариун их сайхан номтой болгож хойдон жилүүдийг дахин уулзлаа. За баярлалаа. Монголынхаа ард түмэнд үргэлжлэхэд хүн болгон бүгдээрээ энэ номын аянд оролцоод бүгдээрээ хүүхдүүдэд ном бэлгэлээд эргээд харахад одоо нэг хүүхдийн сэтгэлийнхэн цаанхыг гэрэлтүүлж өгснөөрөө тэр нь эргээд яг өөрийнх нь амьдрал тэр гэрэлтэнд тусдаг болохоор бүгдээрээ яг энэ номын аянд Монголынхаа бүх хариуцлагатай албан байгууллага иргэн болгоныг оролцооч гэж уриалмаар байна. Тэгээд танаа телевизээр болон яг манай санд хандаад номын аянд шууд оролцож болно. Одоо бид нар яг энэ захын ороллын хідэн айлуудаараа ороод яг айлд гэрт нь орж хүүхдүүдэд номоо өгөхөөр одоо ийшээ ингээд явж байна. 23 дахь хорооны энэ чинь хэдвэр юу лээ? 20 дугаар хэсгээр одоо явж байна гэдэг юм шиг. Дугаар хорооны иргэдийн хурлын одоо тэргүүлэгч нэргүй эгч маань бас энэ хороон дээр одоо номын сан байгуулах гээд иргэдэд бас оюуны хөрөнгө оруулалт түүх зорилготой юм ажил хэрэгжиж байгаа маань энэ талаар бас тодруулъя гэж байна. Тус хорооны дэргэд номын танхим байгуулагдаж байгаа. Тус хорооны дэргэд амьдралын нахаа гэдэг клубын системээр ажилладаг клуб мөн энэ Буман Эрдэнэ сантай хамтарч хөдөөгийн тээвэр компани захирлаад Өвөрхангай аймгийн Бүрд сумын харьяат иргэн Долгос өрн өөрийн эзэмшил талбайгаас 2 өрөө байрыг гаргаж өгч хүүхдэд зориулсан номын өргөө байгуулж өгж байгаа. Тэгээд тийм учраас энд одоо өнөөдрийн энэхүү арга хэмжээ бол манай хүүхдүүдэд ном бэлгэлж байгаагаас гадна мөн хороонд байгаа нийт иргэд маань одоо өөрсдөндөө илүүдэлтэй байгаа буюу номын энэ хүүхдүүдэд ариун өглөг өгөхөд тийм өөх сонирхолтой хүмүүс байгаа бол мөн номын аянд оролцож энэ танхим дээр номоо авчирч өгч болж байна. Мөн цаашлах юм бол энэ танхимыг байнгын ажиллагаатай цагийн хуваараар ажиллуулах тул иргэд та бүхэн хүүхдүүдээ ялангуяа гэрт хүүхэд харах хүнгүй байгаа хүмүүс хүүхдүүдийг цагийн хуваартайгаар авчирч хичээл номын давтуулахад манад одоо энэ бага ангийн багш Долгос өрн мөн туслах ажилтан чимгээ наруул байнгын ажиллана энэ танхимд. Тэгээд одоо нийт хорооныхоо иргэдэд Баянзүрх дүүргийн 10 буюу 23 дугаар хорооныхоо иргэдэд уриалахад хүүхдүүдэд энэ их маш их номын фондтой ариун их номын энэ клуб байгуулахад нь шин сэтгэлээрээ туслаж буйны номын цагаан өргөнд өөрийнхөө одоо тэр болцоогоор буйны өглөг өгч номын хандив юм өргөтгөөсэй гэж бодож байна. За ингээд 23 дугаар хорон дээр бас бүтээж ажил хийгдээд ийм номын өргөө байгуулах ажил зохион байгуулж байгаа юм байна. Тэгээд энэ даслагдсан бол дүүрэг учраас бол одоо номын сан байхгүй хүүхдүүд тэр болго ном уншаад газаргүй. Тэгэхээр энэ иргэдийн төлөөлөлтөд хурлаа санаачлаад бас тодорхой хүмүүс дэмжиж ийм сайхан өргөөтэй болж байгаа юм байна. Тийм учраас иргэд бас номоо хандивлаад өөр заавал энэ хорооны гэлтгүй хүмүүс ном өгөөд энэ орчны одоо олон сайхан хүүхдүүд оюуны хөрөнгө оруулалт хийцгээе. Энэ орчныг бас номын өргөөтэй болгоё гэж их орон телевизийн залуус уриалж байна. За үзэгчид энэ номыг харж байгаа. Тэгээд Уман инрэл сангийн залуучууд 800 гаруй номнуудыг цуглуулаар эхнээс нь тасрамжийн төвөд өгж байгаа маань. Тэгэхээр тэр орлого багтай хүүхдүүдэд тийм ээ энэ номыг нэг хүүхдэд нэг номыг болтгоо хүргэснээрээ бол мэдээж чихэр баав бол нэг өдөр идээд дуусчихна тийм ээ. Ном бол одоо барыг 1000 жилийн тэр хүний амьдралын туршид оруулж байгаа нэг хөрөнгө оруулалтаа гэж хэлж болно. Энэ номыг уншсан хүүхэд эндээс ямар их одоо ухаалал урам зориг тийм ээ. Амьдралд нэрэг болох тэр мэдлэг мэдээллийг авч чаднаа. Тийм учраас мэдээж танай гэртээ ашигладгүй, хэрэгэлдэггүй номнууд айл болгонд барыг байж идэг. Тэгээд заавал тийм номнуудаа гэлдэхгүй тийм ээ. Нэг номыг болж байгаа энэ
залуучууд таньдуулаад энэ залуучуудад маань хүрэх газар нь хөргөж өгч байгаа юм байна. Тэгэхээр хамгийн одоо дээд өглөг болох оюуны өглөг энэ бүхнийг одоо хандивлаж, ном хандивлаж, номын аянд хүмүүсийг нэгдээчээ гэж их орны залуус бид нар бас уриалж байна. Тэгээд хүүхдүүдэд оюуны өргөн оруулцгаая. Энэ хүүхдүүд бол мэдээж Монголын ирээдүй болсон хүүхдүүдэд бид нар номоор оюуны бэлэг барьснараа бол мэдээж таны хүүхд ч гэсэн энэ номыг унших хүүхдүүдтэй нэг л одоо нэг газар тийм ээ, нэг л одоо мөр зэрэгцэж амьдрын шүү дээ. Тийм учраас та энэ хүүхдүүд тусалж яах гэдэг бол бас та өөрийнхөө хүүхдүүдэд ч гэсэн тусалж яана гэсэн ямар ч ялгаа байхгүй. Тийм учраас энэхүү аяныг дэмжиж оролцоорой. Тэгээд хамтдаа тусалцгаая гэж уриалж байна. Эх орны залуу цааны явны нэвтрүүлгийн залуу цааны явна болон хэлж байна. Энэ удаагийн дугаараараа бид бүхэн залууст ямар дэмжлэг хэрэгтэй байна сэдвээр бэлтгэлээ. Ингээд залууст ямар дэмжлэг хэрэгтэй байгааг хамтдаа тодруулцгаая. Чиний бодлоор ер нь залуу хүмүүст ямар дэмжлэг хэрэгтэй гэж боддог вэ? Өөрийнхөө бодлыг хуваалцах байна. Миний бодлоор бол бид нар ч угаасаа залуу одоо энэ насн дээр хийж бүтээ гэж бодож ш тий. Тэгээ бас сурч мэдээ гэж бодож ш мэдээж. Миний бодлоор бол одоо ингээд ядч нэг ийм хөцөцөг мэцэг хийгээ сурна. Тэгээ дээрэс нь одоо хичээл хамгийн чухал нь хичээл номоос сурна тий. Аав ээжтэй хэрэгтэй хүн болно. Тиймэрхүүд бодтой юм да. Танд ер нь яг ямар дэмжлэг хэрэгтэй байна одоогоор? Хамт ажиллагчдын тийм урам дэмжлэг шүү дээ. Урам өгдөж хүнд тийм урам л бол хүнийг миний бодлоор хамгийн их хүч зөрөгтэй юмнаас байхгүй болгох гэж боддог. Тийм болохоор хамгийн чухал нь урам хэрэгтэй гэж бодож байна. Урам дэмждэг. Тэгээс бол хажуураас хүн ирээд чи чадахгүй, чи хийж чадахгүй гэдэг ямар ч хүн тийм настэр байхгүй шүү дээ. Юуны өмнө болохоор ер нь сэтгэл санааны талаас нэг дэмжлэг үзүүлэх хэрэгтэй болов гэж бодож байна. Яагаад тэгэхээр хүмүүсийн залуучуудын сэтгэлгээ айгүй тийм дорой ч юм уу тийм өөртөө итгэлгүй байдал айгүй илэрдэг болсон шүү дээ. Тийм утгаараа ер нь тэрийг жоохон дэмжиж ч юм уу. Тэгээд дээр нь одоо болноо бүтнээч гэдэг талаас нь хараач. Миний хувьд гэх юм бол би одоо яг ингээд энд бол зүгээр ажилдаг. Тэгээд ажилдаг гэдэг утгаараа миний ерөөс санаанд хүрдгүй. Яг өөрөө бол би оюутан. Тэгээд яагаад санаанд хүрдгүй юм гэхээр нэг гол нь гэхээр ерөөсөө миний одоо энэ цалин авч байгаагаас хэрэгцээнд үнэхээр хүрдгүй байхгүй юу. Тийм болохоор би өөрөө нэг юм сэдэж хиймээр байна гэхэд үнэхээр яг юу хийхээ мэддэггүй. Яг надад яг тийм зөвлөөд яг ингээд туслаад өгөх тийм юу байдгүй байхгүй юу. Тэр талаас нь тийм зөвлөгөө өгөх талаас нь ч юм уу. Дээр нь жоохон тийм санхүүгийн төтөлөл айгүй их гэдэг. Би одоо нэг зүгээр нэг тийм бизнес тал руугаа ч юм уу тийм айгүйх судалж үзсэн л дээ ер нь үзтiin айгүйх тэгэж үздэг. Ер нь тэднэрээс үзэх юм бол санхүүжилт айгуул дутдээ. Тэгээ залуу хүн гэдэг утгаараа бид нар яг мэдлэгийн хувьд бол байна штэ тий. Тэгээ тэрэн дээрээс нэг мэдлэг байлаа гэж бодоход тэр хүнд яг санхүү байхгүй байна гэдэг чинь ингээ хүмүүс ч гэсэн ингээ санхүүжилт одоо бид нар ч гэсэн одоо ингээ тусламж үзүүлээч тийм хийх гэсэн мэхэд залуу хүн болохоор өөрөөс тэгэж итгэх юу айгуу тийм муу болсон штэ. Тийм болохоор ер нь тэр талаас нь итгэмжлэх ч юм уу тийм талаас нь харж үзвэл зүгээр нь бол гэж боддог ш. Тэгэхээр ухаан залуу одоо нэг ямар одоо бизнес өөрт нь илүү тохирох вэ ч юм уу те түүнийг нь хонд олоход тусалдаг тийм зөвлөгөө өгдөг тийм бас байгууллага байвал их зүгээр гэж. Тийм яг тийм байгууллага байвал яг зөв гэж бодож байна. Яг тэр хүн юу хиймээр вэ? Яг тэрий чинь яг яагаад одоо тэр хүний эхлээд сан сэтгэлийн сонсон шүү дээ иймэрхүүгээд тэр талаас нь тэгвэл тэр чинь тийм шүү дээ тийм юм бол яг тийм зөв байна гэд яг тэр талаас нь зөвлөгөө өгдөг тийм байгаа. Би яг нөгөө нэгтлэн тийм мэрэгчл ер нь бол эзэмсгэж явж байгаа. Тий сурж байгаа. Тэгээд одоохондоо бол хотод амьдрал харагдахгүй байгаа. Миний хувьд бол. Тэгээд ер нь дадлага жоохон хөдөө тал руугаа хийж байгаа. Тэндээ гайгүй жаа ер нь тийш байгаа. Хөдөө нэг одоо чихний 2 жилдээ ч юм хөдөө жоохон суурш санаатай л байгаа. Тэгээл ер нь болохгүй л гэдэл гэж бодож байна шүү дээ. Амралтаараа тэгээд энд ажиллаж байгаа юм шүү дээ тий. Амралтаараа л ажиллаж байгаа. Ер нь бол амралтыг бол ер нь айгүй ашигладаг. Ер нь яаж хийж байгаа л ажил хийгээд ээж аваасаа жоохон мөнгө татах юмсан гэж боддог. Хөдөөл арай илүү зүгээр юм шиг санагцсан. Хоол ундаа л бэлдэн өөр надад гарлага байхгүй ш. Тийм. Тэр утгаараа л. Би нөгөө хуучин сум сурж байгаа тий хотод ирсэн байхгүй юу? Тэгээд хотод тод сум хоёрыг өөр нь багасаа ингэж ялгаад үзсэн. Гэтэ саяхан сургуулиуд төгссөн л дээ.
тэгэл одоо мэрэгчлэрэл ажилтдаг л даа. Тэгтээ өшөө гой сургалтууд байх хэрэгтэй. Ямар сургалт? Одоо компьютер миний хувьд л компьютерэл холбогдолтой. Тийм сургалтууд. Сургалтаар ер нь залуучуудад илүү дэмжиж өгөх хэрэгтэй гэж бодож байгаа юм тийм үү? Илүү одоо бүр наривчлсан ч юм уу те? Илүү одоо нарийн мэрэгчлийн сургалтууд. Өөр дэмжлэг хэрэгтэй юу бодож байна? Санхүүл биш үү? Харин санхүүгийн гээд залуучууд бас тэгж яана л дээ. Ер нь ингээд залуучууд нөө янз бүрийн бизнес ч юм босох гол тэгэхээр хамгийн түрүүнд санхүү дээр л их гацдаг юм байна л да. Энэ дээр ер нь та ингээд садар санхүүгийн тэр бэрхшээлийг залуучууд ер нь яаж шийддэг юм бол тэр талаар янз бүрийн уншиж судалсан ч юм уу дуулсан мэдсэн тийм нэг туршлага байна уу? Тэр бэрхшээлийг ер нь яаж даван туулах? Юу арга гэр тэгэл өөртөө эсвэл болно. Өөр хаанаас л. Миний хувьд бас нэг үеийн ийм салбараар би сурдаг байхгүй яг энэ станц зөвлөлтөөр ингээ хичтэйг энэ газар ажиллая. Тэгээд би өөрөө бас нэг бие дагаад иймэрхүү паб арай нэг өөр одоо Монголд арай л нэг байнгын үйлчлэний газар биш нэ. Арай л нэг өөр өрмөц стил имиж төрхтэй тийм одоо нэг тийм паб ресторан найт клубыг хийж боддог. Гэвч бас санхүүл дээр ингэ дутагддаг. Яавч нь дутагддаг. Тэгээ бас ингээ яг хаана юу тантах бас мэддэггүй шүү дээ. Маань залууч тий. Хин тантах уу гээл ерөөсөө нэг гээд юм гаргалаа тэрийгэ хийхтэл санхүү дэргээл мөнгө дутагддаг. Тэгэл хин тантахаа мэдэхгүй тэгэл тэрийгэ хаях юм уу тэгэл цааш юм. Тэр арга олсон байгаа юу? Миний хувьд арай л болж амжаагүй байна. Бас санхүү дээр л тогтоол яваад байна л яг санхүү. За миний хувьд яхаа бас нэг танил тал гэж басан хүмүүс үү тий. Танил талаас бас тодорхой хэмжээний ингээд нэг хугацаатай бас нэг мөнгө зээлэх боломж байдаг. Гэтэ тэр хавралтаа сэтгэхгүй итгэхгүй шүү дээ. Тэгээс тодорхой хэмжээгээр бас нэг гоё төсөл бичээд ирэх юм бол бас шалгаруулад бас тэр тийм бижиг өгье гэсэн тийм байгууллагууд байдаг шүү дээ. Үгүй яах вэ? Мянган залуучууд л угаасаа нөгөө нэг ихтэй сургууль 4 жил төлбөр төлөө сураалаадаг. Яг амьдрал дээр гарахаараа яг тэр сурснараа ажлын байр олддоггүй шүү дээ, тий. Тэгэхээр энэ ажлын байрыг л бий болгох хэрэгтэй байна. Тий. Хуваараа ядаж нэг юм хийгэж чинь л наадс юм мөнгө байхгүй бид нар тэгээд зээл авъя гэхээр одоо барьцаа хөрөнгөж байхгүй ч гэдэг юм гээд асуудал болсон дээ. Би бол хуваараа тийм хуц загварын юм ажилуулъя гэж бас үзсэн. Тэгээд ерөөсөө болох юм билээ. Хаач ч баахан бичиг баримт шаардна эсвэл тэгэл хөрөнгө мөнгө гэж өчнөө юм шаардав. Залхаач тийм бил. Үзэлтэй тэгэл өчнөө албан газрын хаалга тогшин тэгэл гихж байгаа ингээл тэр болгон тайлбар тавиал. Тэгээд сүулдэ нөгөөдөг чи за бараг л наа чи бүтгүү дээ чи залуу хүн бараг л ажиллаж чадхны ухааны юм яриад тэгэл хүний бүр сэтгэлээр маачиж байгаа юм чи. Тэгэхээр яг ямар урамгүй болгоод залуучуудаа сайн дэмжиж өгье юу хийх хүсэж мөрөөдөж байгаа юм сайн дэмжил гэж хэлмээр шүү. Одоо ингээд хүний юм дээр ингээд зогсож ийн гэдэг чинь тэгэл бас ингээл жил гарan ажиллажлаа гэж чинь тэгэл дор хаяжл нийгмийн даатгалын тэрдэл хамруулахгүй л шүү дээ. Өөрөө хамрагд бид нар олж чадахгүй. Чи улсын байгуул заавал төсвийн юм улсын байгууллагад ажиллаж байгаа нөгөө нийгмийн даатгал цаанаасаа хамрагддаг. Зүгээр хүний хувийн юм дээр ингээд суулаа гэхтэл одоо хамрахгүй жишээ. Цалин хэдэг авах шүү дээ. Яг цалин тэгээд авах вэ? Амьдрал төрж байна. Ер нь тэгэл цалингаас цалингийн хооронд л биш шүү дээ. Гүгэл. За залуу цааны явна болон энэ төрөд өндөрлж байна. Ингээд та бүхэн залуучуудын бэрхшээлийг сонсож, залуучууд тулгарч байгаа одоо асуудлуудыг сонсож, залуучуудаа чадах чинээгээр болохоор дэмжиж тусалж яах нь хэрэгтэй ахаа гэж залуучуудын төлөвлөгийн зүгээс уриалж байна. Ингээд бүгдээрээ залуучуудаа дэмжиж ажиллацгаая. Эх орны залуу цааны явна нэвтрүүлгийн залуусын мэдээ болон эхэлж байна. За хамгийн түрүүнд бид бүхэн залуучуудыг оюуны хэрэгцээнд зориулсан мэдээг дуулгая. Дэлхийн хэмжээний Монгол төвлөр хуурч Сангид оржийн сайн цэцгийн эх орондоо хийх анхны тоглолт 7 сарын 3-ны 17 цагаас соёлын төвөргөнд болно. Хаан хөгжмийн үдшиж тоглолтыг Чайковскийн нэрмжил симфони хөгжмийн удирдаач Терже Микельсоны удирдлагаар 80 хүний бүрэлдэхүүнтэй бүрэн бүрэлдэхүүн хөгжимднө. За дэлгэрэнгүй мэдээллийг 91 тэгтэг 34 утаснаас. За дараагийн мэдээ дэлхийд үнэлэгдсэн Монгол мэрэгчлэтнүүд Монголдо иргэн ирж залуустай оюуны хөрөнгө оруулалт хийхээр болсон тухай мэдээ. За сүүлийн үед мэдлэг суурилсан хөгжил, мэдлэг суурилсан бизнес гэж их яригдж байгаа. Жохом энэ онолыг барууныхан зааж тэднийг хөгжүүлдэг гэж болохоос мэрэгчлэнүүдийн дотор хөлийн чандар доктор сурвалжтай олон жил ажилласан монголчууд олон байдаг. За тэгвэл захин мэдлэг төрийн бус байгууллага санаачлаад тэдний хийдэг ажлаас их орондоо хүргэж нутагшуулах мэдлэг туршлагаас нь Монгол залуустай хүргэх зорилготой лекцийг 7 сарын 23-нд зохион байгуулахар болоод байна. За лекц унших мэрэгчлэнүүд нь доктор Ядам Сүрэнгийн Борч чулуун, Мизуригийн их сургууль докторийн зэрэг хамгаалсан Мизуригийн их сургуулийн сэтгүүл зүйн мастер. Доктор Мегмарын Саруул Эрдэнэ. Хэл шинжлэлийн ухааны доктор, Турк улсын Стамбулын их сургуульд мэргэжил дэвшлүүлж, Америк нэгдсэн улсын Индианагийн их сургуульд судлаачаар ажиллаж байсан. Америк нэгдсэн улсын төрийн департаментын гадаад харилцааны дээд сургууль болон Вашингтон хот дахь олон улсын хэл судлалын төвд багшаар ажиллаж байсан.
Доктор Штөржийн цэрэн онолт нь Испани улсын Севилягийн их сургууль докторийн зэрэг хамгаалж, бүгд найрамдах Хятад ард улсын Ухааны их сургууль, Макао дахь Нүүбийн их сургуульд мэргэжил дэвшлүүлсэн Финландын Abo Academy их сургуулийн мэдээлэл технологийн тэнхимийн судлаач эрдэмтэн юм а. За дараагийн илтгэгч Лувсан Доржийн Бат Үлзийн 2000 оноос Microsoft компанид програм зохиогч инженерээр 2007 оноос тестингийн тэргүүлэгч ахлагаар ажиллаж байгаа илтгэгч байна. Дараагийн илтгэгч Эрхэн Баярын Жагдаг Дорж нь Оросын холбооны улсын Новосибирскийн техникийн их сургуульд инженер мэргэжлэр төгсөж, техникийн сургуульд магистр хамгаалж, IBM корпорацид мэргэжилтнээр ажиллаж байгаа ийм монгол залуу байна. За дараагийн мэдээг хувийн бизнес эрхлэх сонирхолтой залууст зориулж байна. Чөлөөт дурсгал төрийн бас байгууллагаас шинээр бизнес эрхлэгчид, жижиг бизнес эрхлэгчдийн аж ахуй эрхлэлтийг дэмжих бизнесийн ур чадвар эзэмшүүлэх сургалт, төсөл хөтөлбөр боловсруулах, зөвлөгөө мэдээлэл өгөх зэрэг үйлчлэгээ үзүүлж байгаа бөгөөд эрхэм зорилгын хүрээнд бизнесийн санаа хөгжүүлэх сургалтыг санал болгож байна. За энэхүү сургалтанд хамрагдахыг хүсвэл 7 сарын 3-ны 10 цагаас өмнө бүртгүүлэх ёстой. Бүртгүүлэх утас нь 96 64 84 70 гэсэн утас байна. За дараагийн мэдээ нь Итали 100% тэтгэлгээр суралцахыг хүсэж байгаа залуус зориулсан мэдээ байна. За нүүт таашаара төвөөс Итали улсын ихтэй сургуулиудад тэтгэлэгтэй суралцах талаар зөвлөгөө өдрөлгийг Чингис зочд буудлын хурлын танхим 7 сарын 3-ны 17 цагаас зохион байгуулж байна. Тус өдрөлөгт Итали улсад суралцж байсан оюутнууд оролцоно. Лавлах утас нь 7012 тэг 772. За дараагийн мэдээ нь маркетингийн мэргэжлүүд болон маркетинг сонирхдаг залуус дуулах мэдээ байна. За уламжлал болон 3 дахь жилдээ зохион байгуулагдаж буй мэргэжил нэгтнүүдийн хэрэн сургууль 2010 өдрөлгийг Ахмад маркетруудын үнэтэй зөвлөгөөг сонсох, танил найзын тоог нэмж хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх зорилгоор маркетрууд клубыг зохион байгуулж байгаа байна. 7 сарын 3-нд эхлэх бөгөөд залуу маркетрууд 88 тэг 8 63 25 99 55 тэг 50 утсаар бүртгүүлж оролцох хэрэгтэй юм байна. За дараагийн мэдээд ганц үе залуус зориулсан мэдээ байна. Аялал жавнах сонирхолтой боловч хамтран аялах хамтрагч ганц үе залуус зориулан Монгол орныхоо байгалыг болон түүхийн туршилт газруудаар аялангаа танилын үрээгээ нэмэгдүүлж, үеийнхэнтэйгээ мэдлэг мэдээлэлээ солилцож, хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалах буюу хог цэвэрлэх, мод тарих гэх мэт олон талд зорилготой аяллыг зохион байгуулж байна. За энэхүү аялалд 22-оос дээш насны ганц үе залуучууд хамрагдах боломжтой байгаа. 7 сарын 3-наас өмнө бас бүртгүүлэх ёстой. Бүртгүүлэх утас нь 32 12 70. За залуусын мэдээ болон үн төрөөд өндөрлж байна. Залуусын мэдээ болонтой хамт байснаар залуучуудаа бид бүхэн хэрэгтэй ашигтай та бүхний амьдрал тэрэг болох үз бодиттой мэдээллүүдийг тогтмол хүргэж явах болно. Залуусын мэдээ болонтой хамт байгаарай. Анхаарал тавьсанд баярлалаа. Эх орны залуус хаана явна нэвтрүүлгийг энэ түрээд өндөрлж байна. Эх орны залуустай хамт байснаар та бүхэн хэрэгтэй ашигтай мэдээллийг тогтмол хүлээж авах болно. Эх орны залуустай хамт байгаарай. Манай нэвтрүүлэг залуучууд болон залуучуудын байгууллагуудаа тогтмол дэмжиж ажиллаж байгаа. Тийм учраас эх орны залуус нэвтрүүлэгтэй хамтран ажиллаарай.